Өмнөх бичлэгээр Айрын сэлмээ далааж буй залуугийн зүүдэнд ирээд дуустдаг. Тэгэд Айр нь яагаад над руу хараад байгаа юм бол гэж гайхаж байхад нь тэр залуугаас нэг сонин аавраа гарснаа Айрныг өөрлөгөө татаад оруулцдаг. Нүдээ нээгээд харсан нөгөө залуу байхгүй хувцсан солигдсон. Зүүдэндээ одоо хүртэл байгаа юм байх та гэж бодоод хажуу талд нь сэлэн байгааг хараад өөрийгөө элбийн урлагаас ирээсэн бас хүслээс нь бүтээгдсэн орон зай гэдгийг мэднэ. Зөвхөн өөрт нь л зориулсан хинч саад болохгүй газар. Энд заавал сэлэм даалгах шалтгаанаа олох болно даа гэд бэлтгэлтэй шууд л орно. Бэлтгэлээ хийж байхад аль хэдийн шүн болно. Айр нь үргэлжийн гэгээтэй байдаг бол сайхан даа гэсэн яг боцныхын дагуу өдөр болно. Тэгснэ энэ элбийн хүчөө хавар байсан бол сайхан даа. Зэвшээ салхилаач. Дотор орсноо өөртөө нэг эвтэйхэн хувцас өмсөд сандал дээр суухад л баахан хоол гарч ирнэ. Айр нь энэ газар шилдэгнэ. Сэлэмдээ төвлөрөөд яг тохирсон орон зай. Илб үнэхээр өөр төвшний юм а гэж бодно. Өөр ертөнцөд ороо 5 хоногийн дараа Айр нь зорилгоо биелүүлэх хүртлээр эндээс гарч болохгүйг. Энд орж ирэхээс өмнө харсан залуу яагаад элбийн хүчээс эргээхэд гарч ирснийг нь бодно. Өдөр хоногуд ийм байдлаар өнгөрсөөр өөр ертөнцид ороод 211 дахь өдөр дээрээ нэг өдрийн дотор 6650 удаа сэлмээ далааж чадна. Өөр ертөнцид ороод 353 дахь өдөр бараг л 1 жилийн дараа өдөрт арай гэж 5650 удаа сэлэм далааж өмнөхөөсөө буурсан. Тэгсэн Айр нь 1 жил огт амралтгүй сэлэм далаасан болохоор маргаашнаас үргэлжлүүлээ. Өөр ертөнцид ороод 417 дахь өдөр дөнгөж 3695 дээрээ явж байхад гар нь хавтахад бас л амарна. Өөр ертөнцид ороод 624 дахь өдөр сэлэм тогт хүрээгүй өдрийн тоо 96. Нэг юм хит олон удаа хийсэн ч ахиц гаргахгүй байсан болохоор сэлэм далаах хүслээ алдсан байхад нь Айр нь гэхээр нь гайхаад харсан Илээ ирцэн хурдан бас бэлтгэлээ эхлэе. Араас нь гарахтаа хөнжөлтөө орооцолдоод унсан чинь Илээ нээгээд намайг хараад их баярлаа юу. Бас гүүхтээ наатахаа өмсөхгүй байлгүй дээ гэд тэр хоёр гүйж эхэлнэ. Гүйж байхдаа Айр нь энд хаанаас зам гараад ирчих вэ гэд бодож байсан. Илия тэрэнд анхаарлаа төвлөрүүлэх гин. Өглөөнөөс хойш гүйсэн хоёр хооллож эхлэхэд Айр нь Илиагаас яаж энд орж ирснийг нь асуусан. Урдаас нь хэрэггүй зүйл асуулгүй хоолоо идэл гин. Дараа нь Айрны сэлэм далах бэлтгэлийг нь харсан Илия хэдэн өдөр юу хийсэн юм? Наад зогсол чи одоо юу вэ? Чи сэтгэлээсээ далаа гэж рүүрүү чам заасан биз дээ. Чи яаж рүүрүүг мэддэг юм? Хэрэггүй асуулт асуухаа бол гээд байна. Орой болсны дараа Илия өнөөдөр сайн байлаа. Дараа уулзъя гэд агаарт замхарна. Мэдээч юм бол Илб Айр нь өөрөө ч мэдэлгүй Илияг дуудсан хэрэг. Маргааш нь гисэн Жудид хүмээр байна уу? Нар гарчгаад байхад унцар байх юм уу гэд гадагш гаргаж ирэхэд үүдэн дээр нь Илия болон Брет хоёр зогсож байдаг. Тэгээд бэлтгэлтэй ороход 3 сар зүгээр хөвцнээс нь болоод Айрны байрлал нэг л болж өгдөггүй. Илия болон нөгөө хоёр нь чи чаднаа гэж урамшуулахад нь Айр нь над руу ийм нүдээр битгий хараач. Ганцаараа юу ч хийж чадахгүй хүнд над чиг сул дорой залах хүнд ягаад тэд ингэтлээ итгэхэд байгаа юм гэж бодно. Найзуудтайгаа бэлтгэл хийж байгаа болоод ч хичнээн ядарч амьсгалахад хэцүү болж хөлн хүндрээд хязгаартай хүрсэн мэт байсан ч бэлтгэлийн дундуур өмнөх шигээ зогсохгүй уралдаалгүйгээд байна. Найзтайгаа тулдаж хамтдаа бэлтгэл хийсний ачаар өдөрт 10,000 удаа сэлмээ далааж чадна. Найзууд нь сансандаа хүрсэн мэт олон юм бодоод байлгүй хичээгээрэй гэд алга болно. Харин Айр нь бэлтгэлтэй илүү эрч хүчтэйгээр эргэж орно. Өөр ертөнцид ороод 1237 дахь өдөр, 1292 дахь өдөр, 1375 дахь өдөр, 1492 дахь өдөр, 1556 дахь өдөр, 1613 дахь өдөр, 1687 дахь өдөр, өөр ертөнцид ороод 1755 дахь өдөр. Урт хугацааны дараа өөрийгөө хэр хүчтэй болсныг мэдхийн тулд найзуудаа дуудана. Тэгсэн найзууд нь огт өөрчлөгдөөгүй ахтанд байсан үе шигээл байна. Угаасаа Айрны дурсамжаас гарч ирсэн л дээ. Жудид өндрөө гайхуулах гэж биднийг дуудаагүй биз дээ. Хурдан тулалтыг гэсэн Айр нь үгүй гуруулаа хүрээд ирэл гин. Тэгсэн Айр нь бусдынхаа тулааны урлагийг ашиглаад байдаг. Миний дайралтыг хаасан техник Бретих байсан уу? Яаж ингэж чадаад байгаа юм? Ахтаймаас санааж байгаагаар л хийсэн. Гэхдээ бүрэн биш болохоор арга барилуудаа заагаад өгөөч гэд эдний сэлмийн урлагийг ч бас сурна. Тэр гурван сэлмийн урлагийг сурчхаад би хүчтэй болж чадлаа. Одоо эндээс гарч чадах байх. Маргааш хурдан болоосаа билээ гэд унтна. Эцэст нь гарах хаалга өөрийнх нь урд гарч ирнэ. Гэхдээ тэр хаалганд бариул түлхүүрний аль нь ч байхгүй байхад ард нь нөгөө залуугийн сэлэм байхыг харна. Айр нь сэлмийг аваад чи түлхүүр нь байх нэ? Өсчихсөн болохоор ч яг таарч байна. Тэр залуугийн сэлмээс холдох гэж энд ирсэн ч гарахын тулд сэлмийг нь ашиглах шаардлагатай болчихлоо. Уучин би байсан бол цөхрөлт автаад суух байсан да. Гэхдээ одоо мэдэж байна. Тэр залуугийн ачаар өөрчлөгдсөнөө. Тэрний ачаар л анх удаа орноосоо босч сэлэм далайсан. Анх удаа л ухаан алдагдлаа гүйсэн. Түн шиг болохын тулд хийсэн дайралт, далаалт, хийсэн бүхэн минь тэрний хүсэл эрмэлзэл байгаагүй.
Сэлэм далаасан хүн нь би. Энэ бол миний хүсэл. Энэ миний сэлэм гээд хаалгыг хэвдэж өөрийн өрөөндөө сэрнэ. Аярны өөрөө огтхон зөрчлөгтэй үгүй байсан болохоор Аяр баярлаад их хугацаа өнгөрөөгүй байх та гэд аав ээжтэйгээ уулзахаар гарсан мөгийн нэг цагаан муурыг үргэж байгаад Аярныг харна. Тэгсэн бүр өвчлөөтэй болцсон. Таныг эргэж ирэхгүй л гэж бодлоо гэд уйлахад нь Аяр нь өөрийгөө хэр удаан унтснаа асууна. 5 жил. Юу? Нөгөө ертөнцтэй ижил гэж үү? Илья болон мастер хийсэн амлалт. Ирмэг дээр байсан гэр бүлийн минь нэр хүнд яах болж байна? Дараа нь 5 жил уулзаагүй аав ээжтэйгээ нулимс дүүрэн уулзна. Харин Кирилл Цезарийн илвчин Скена Китэн гих гайхалтай хүнээшээ болсон. Аяр нь өөрийгөө 5 жил зүгээр суугаагүй хинээс ч илүү хичээсэн гэдгээ хэлнэ. Бас өнөөдрөөс эхэлж Феррара гэр бүлийн нууган хөө би энэ хэрэгмдээ таарсан хүн байх болно. Одоо 4-р сар чинь дараа сард болох эзэгнэлд оролцсон гэдгээ хэлэхэд үүднээс Кирилл хэн таныг эзэгнэлд оролцож болно гэсэн юм. Гэхдээ Аяр нь удаан уулзаагүй дүүгээ харсандаа баярлаад чиш том болжээ Кирилл гэд очсон. Инээ гинэ яаж юм үед инээж чадаж байна. Би ахынхаа хооронд эзэгнэлд оролцсон. Тэр хөгийн хаалтанд 5 жил гатсан хүнийг ийм аюултай газар руу явуулах юм уу? Кирилл надад санаа зовох хэрэггүй. Би бэлтгэл хийгээд илүү хүчтэй болсон. Үгүй. Эзэгнэл бол гэр бүлийн нэр хүндийг өсгөх арга хэмжээ. Яаж ч ботсон би явах хэрэгтэй. Тэр хоёр хоёулаа явахыг хүсэж байсан болохоор халз тулалдаад хэнийг явахаа шийтгэр болно. Тулалдах гэж байхыг нь харсан сэргүүд дахиж залуу эзэнг харна гэж ботсонгүй шүү. Үннийг хэлэхэд үгснийг нь элбийн урлагаар далдалчихсан юм байна гэж ботсон. Гэхдээ яагаад гинэт халз тулаан гэж ярилцсан? Кирилл хурдан өөрийгөө бэлдээч. Би бэлэн байна. Сэлэмгүй байж уу гэсэн Аяр нь шууд элбийн хүчээрээ сэлэм гаргаад ирнэ. Тэдний тулааныг үзэж байсан бусд нь Аярныг нээрнгээсээ элбийн хүчээс сэрээсэн хараад гайхширна. Гэхдээ Аяр нь сэлэм гаргахаас өөр чадвар байхгүй л дээ. Тэгээд Кирилл дайралтуудаа явуулна. Тэр бүх дайралтаас нь Аяр нь байрнаасаа ч хөдөлгөөгүйгээр бүгдийг нь хааснаар Кирилл ахыгаа хүлээн зөвшөөрж байгаа юм шиг л ахыгаа очоод тэрвэрээд уйлна. Тулааны дараа Аяр Кирилл хоёр эзэгнэлийн талаар ярилцаж байдаг. Кирилл энэ жилийн эзэгнэл бусад жилүүдээсээ илүү аюултай. Учир нь хүн чөтгөр гарч ирсэн. Сарын өмнө хавцаа Гайроны эзэмшлээс ул мөрн олцсон. Чөтгөртөө гэрээ хийж асар их хүч олж авсан оршихгүй. Хүн чөтгөрийг элбийн хүчтэй харьцуулж болно. Гутранг харанхуй сэтгэлээс ургаж гарч ирсэн бузар хүч. Энгийн нэг мангасуудаас хэд дахин илүү хүчтэй. Болохгүй нэ. Би ч бас эзэгнэлд оролцъё. Та оролцлоо гэд би оролцож болохгүй гэсэн үг биш. Тэгэхэд хажуунаас нь тэгж болохгүй шүү. Чухал арга хэмжээ 7 хоногийн дараа болно. Бас чи энд юу хийж байгаа юм гэсээр Кириллийн багш Скена Китэн хурж ирнэ. Тэгээд Кириллийг гаргаснаа Аяр нь чи Кириллээс олон талаараа өөр юм гэд чөтгөрийн энерги болон аюултай элементүүдийг илрүүлдэг. Бас ихэнх хорыг ч ариутгаж чаддаг артефактыг өгөхөд Аяр нь ийм үнэтэй зүйлийг авч чадахгүй нэ гэсэн. Энэ зүйлийг Скена болон Кирилл хоёр хийсэн. Аярныг сэрэх хүртэл Кирилл 5 жил бүх хүчээ шингээсэн. Энийг сонссон Аяр нь зүйлтийг авна. Скена гарсны дараа Аяр нь эцэг их минь зүгээр Кирилл ч бас сайн багштай болсон. Гэхдээ Рүрү чи хаан байна гэж бодно. Гайроны нутаг дэвсгэр хангамжийн баад Аяр нь Кириллээс Рүрүгийн талаар асууснаа бодож байдаг. Кирилл Рүрүг хэдэн сар байж байгаад алга болчихсон. Тэрний дараа хараагүй гэж хэлснийг бодож байхад нь элбийн хүчээс сэрээхээс өмнө Аяр нь ялагддаг гарууд ирсэн. Тэр ном шиг оролцсон гэхээр л элбийн хаалтанд гасчихсан гэлүү. Орондоо хэвтгэхийн тулд худал суургал тараагаа бид гих мэтчлэн ярина. Харин өнөөх Райн Аяр руу хараад энэ бүх хугацааны дараа юу хийж байсныг чи мэдэхгүйч тэр өдрийн гудамжийг заавал төлөвлөх боломдоо гин. Хүн чөтгөрөөс болж нийслэлээс Бүрэнхийн бааtruуд шидтэн болон номлогчд ирсэн. Бүрэнхийн бааtruудын дэд ахмад Хийл Бүрнэт энэ эзэгнэлийг ахлаж байгаа. Тэрний хажууд байгтал болно гэсэн нөгөө Хийл Бүрнэт нь ард нь ирсэн. Уур амьсгалыг эвцэнд өршөөгөөрэй. Гэхдээ энэ цугларсан язгууртан бүхэн эзэгнэлд оролцохгүй байсан дээр байх. Юугаа яриад байгаа юм? Ийм чухал зүйлийг өөрийн биеэр шийдэн гинэ гэж Фил Гайрон хэлэхэд Хийл өөрөөсөө маш их даралт гаргаад хүн чөтгөр мангасаас хав илүү хүчтэй. Хүүхдүүдийн ч мэддэг зүйл байхад бүхнийг мэддэг өмнөдийн язгууртнууд мэдэхгүй байх гэж миний тэргүүд болно би. Эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлээр өөрсдийгөө зөвсгөлсөн учраас хүн чөтгөрийг ялах хангалттай бэлтгэлтэй. Гэхдээ та нар шиг эзэнт гүрний инх тайван сайн сайхны төлөө бус өөрсдийн нэр хүндээ хөөсөн хүмүүстэй хамт байна гэхээс миний дургүй хүрч байна. Хэлэх зүйл байна уу гэд өөрөөсөө гаргаж байсан даралтаа арилгахад нь ойройвд байсан гарууд арай гэж амьсгалж байгаа юм чинь. Гэхдээ Аяр нь бол ягаачгүй л байдаг л да. Тэгсэн Хийл Бүрнэтээ өмнө Райн гарч ирснээ өөрийгөө танилцуулаад би хүн чөтгөрийн багийг дутуу өнөлсөн байж одоо дахиж тэгэхгүй. Дэд ахмад болон Бүрэнхийн бааtruудыг дуурай нь хамаг чадлаараа хичээж алдаа мадаг гаргахгүй байх болно. Иймээс надад нэг боломж олгооч гэхэд Хийл тоглосон юм аа. Би юу гэж оролцох эрхийг чинь хасах вэ? Тэгсэн ч хүн чөтгөрийн эсрэг анхаарлаа огтхон суулруулж болохгүй шүү гэж анхааруулна. Оройн Хийл Бүрнэтээр зочин нэрнэ. Тэр нь Габара хаан тулсын тэнүүлж баатар Том Миллер.
Тэгээд тэр хоёр хоорондоо ярилцсан. Танаа шавыг их авьяастай гэж сонссон. Корона академийн алтан үеийг гэгддэг 27 дугаар үеийн суралцагч бидтэй. Үндсэн сурагч болж чадаагүй ч бэлтгэл сурагч шүү дээ. Яахав? Одоо бол үндсэн сурагчийн төвшөнд хүрсэн. Гэхдээ Илья Линцэг их сууд ухаантны төвшөнд хүрэх хол байна. Адаан хаан улсын сууд ухаант нь эцсийн шалгалтанд нэгт орчхоод үндсэн сурагч болохоос татгалцсан нэг нь. Академиас явсныхаа дараа 14 наснда Сарны гэрэл баатруудын хөндөт баатар болсон. Игнэттэй дүүцгүүд сууд ухаант нь твт гарч ирсэн. Атаархаж байна. Яагаад манай улсад тийм хүн байдаггүй байна. Миний шав хэлэхдээ Хейлан хаант улсад Илья Линцэгтэй дүүцгээр мангас байгаа гэсэн. Эцсийн шалгалтаар өчүүхэн зөрөөгөөр хоёрт орсон. Хүчийг нь өөрийн нүдээр харсан шав минь хэлэхдээ үнэхээр цочирдон байсан гэсэн. Нэр нь юу юм? Iron Ferreira. Маргааш нь ойроо орж байх замдаа зогсоод Ryan аль болох өөрийгөө харуулна. Харин аав нь сүүлийн хэдэн жил Ferreira болон Gairon гэр бүлийн зүрх улам холдсон. Энэ эзэгнэлтээр заавал гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээх болно гэж ботход Хил Ryan руу явж байдаг. Ryan-т зөвлөгөө өгөх гэж байна да гэд баярлсан. Ryan-ыг өнгөрөөд Iron дээр очсноо Iron Ferreira чамаас бусад бүх залуу ирчүүд амрах цагаараа бэлтгэл хийж хичээж байхад чи яагаад тайван суугаад байгаа юм гэж асуусан. Iron энэ үед хийсэн бэлтгэл ямар ч үр дүнгүй. Энэ эзэгнэлд гэр бүлийнхээ нэр хүндийг өсгөхийн тулд над чиг туршлагагүй нэг нь сэлбийн бэлтгэлээс өөр анхаарах зүйл байгаа гэхэд тэдний хөдлөх цаг болно. Дэд ахмадад Iron-аас Корона сэлбийн ахтамаас татгалзаж харш руугаа бутсан талаар, элбийн урлагийн хаалтанд гацсан талаар нь охин дүү Кириллтэй нь ямар холбоотой бол гэж зөндөө асуулт байсан болохоор миний хаажууд яваач гэж асууна. Тэдний араас Gairon гэр бүлийн хоёр ямар нэг зүйл төлөвлөж байгаа мэт. Дэд ахмад Iron-ы элбийн хүчээс сэрээсэн талаар сонсоод гайхширна. Бас сэлбийн бэлтгэлээс өөр юунд анхаарч байгааг нь асууна. Iron өмнө ямар нэг зүйл алж байгаагүй болохоор анхныхаа аллагын дараах цочролд өөрийгөө бэлдээд багтаа төвөг болчихгүйхэн шиг алхагчийнхаа үгэнд орно. Бас өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлж хүн чөтгөр болон араатнуудаас нь ялгардаг чөтгөрийн энергийг олох гэж байсан. Энэ шалтгааныг нь сонссон дэд ахмад Хил энийгээд чөтгөрийн энергийг олох гэж л номлогчдыг авчирсан шүү дээ гэсэн арт талд нь мангар том мангас гараад ирсэн. Тэдэн рүү харцсан зогсож байдаг. Дэд ахмад шууд тэргүүдтэй тушаалаа өгөөд энэ авраг биетнийг би л алж чадна гэсэн. Iron хажуугаар нь өнгөрөөд нөгөө мангасыг ганц авчилтаар хоёр хуваана. Тэнд байсан хүмүүс гайхаж байхад нөгөө үлэмж биетэй мангас чинь бусаж идгэрснээ дайрсан. Iron нэг гарыг нь таслаад эцсийн цогтолтоо хийн. Тулааны дараа Iron өөрийгөө гайхаж байдаг. Учир нь тэр мангас гарч ирэхэд нь Iron уураа барьж чадалгүй сэтгэл хөдлөл нь анх удаа л тийм их хурц болсон. Яг л удирдлагаа алдсан мэт. Тэрэн дээр дэд ахмад ирснээ чи авраг биетнийг түргэн алсны ачаар хүмүүс бэрцсэнгүй. Одооноос чамд найдлаа шүү гин. Дараа нь аав нь ирээд түүнийг тэрвэрнэ. Энэ үеэр Ryan Jack Stewart-аас нөгөөх чинь бэлнүү гэж асууна. Тийм ээ, бэлнэ. Тэгвэл яг одоо хий. Iron-ы зүйлтийн чөтгөрийн энергийг илрүүлдэг хүчний ачаар мангасуудыг хаанаас дайрах гэж байгааг нь мэдэж эзэгнэлд илүү тус болно. Үүнээс хойш дэд ахмад Хил бүрнэт Iron-д итгэх итгэл нь улмал нэмэгдэнэ. Дараагийн газраа зогсож хоол идэх гэж байсан зүйлт нь хар өнгөтэй болно. Учир нь хар өнгөтэй болвол хоолнд нь хор байна гэсэн үг. Энэ зүйлт нь өөрөө хортой зүйлсийг хоргойжуулдаг учраас энгийн өнгөтэй болохыг нь хүлээхэд л болно. Гэхдээ гол нь энэ хорыг хэн хийсэн бэ гэдэг. За бараг л тодорхой доо. Ryan-аас өөр хэн байх вэ? Iron-ы зүйлт хорыг арилгаж байхад аягныхын доор цаас байдаг. Нэгээ тарсан болгоомжтой байгаарай. Хоолнд хор байгаа гэсэн байдаг. Хоолоо идэж дууссаны дараа дэд ахмад Iron дээр ирээд халж тулалдъя. Хүчийг чинь харъя л гин. Тулаан эхлэхийн өмнө дэд ахмад бүх хүчээрээ ганц давтал гэхэд нь ямар ч эргэлзэх зүйлгүйгээр болж байна гин. Тэгээд Iron хамаг хүчээрээ босоод завчилтаа хийх гэж байтал дэд ахмад сандарч хүч нь яагаад ихсээд байна гэж гайхснаа хамаг хүчээ гаргатал тэдний голоор нэг далжсэн цэрэг ороод ирнэ. Тэгсэн дэд ахмад ингээд болий. Би хангалттай харлаа. Одооноос Iron Ferreira миний тушаалгүйгээр хөдөлж болно. Чи барыг мэрэгжилтэн эмчин өөрийнхөөрөө хөдөлсөн нь дээр гин. Оройн манай хүн авраг мангасыг устгахдаа дэд ахмадтай тулалдах үедээ яагаад биеийн хяналтгүй болсныг гайхаж байгаад унтсан. Сэлмээ далааж буй залуугийн зүүдэн дээр нь гэхдээ нэг л юм өөр. Тэр залуу уур хилэнгээр дүүрэн харагдана. Өмнө ногт сэтгэл хөдлөл гаргаж байгаагүй боловч энэ удаад яагаад ууртай байгаа юм бол гэж гайхах мөчөд зүүднээсээ сэрнэ. Тэгээд зүүд минь өөрчлөгдөхөд биеийн минь нэг зүйл өөрчлөгдсөн байх. Эсвэл аль хэдийн өөрчлөгдсөн гэж бодоод гарна. Гадна талд Ryan Jack-д чи шүлэнд нь хор хийсэн гээгүй билүү? Тэр яагаад зүгээр байдаг вүлээ? Би этхийг нь нүдэн дээрээ харсан. Хор шууд нөлөөлсөн баймар юм. Өнөөдөр 2 тоног аюултай шүү дээ. Илүү тоног өгвөл өвдөө зогсохгүй гэсэн чи Iron санаа зовоод байгаа юм уу? Тэр новшоос болоод намайг хэрэг стресстэй байгааг мэдэж байна уу? Аав минь чамайг хангалттай зодоогүй бололтой. Чамд энэ хүртэл хэн туслахныг сайн бод гин. Харин манай хүн хоол болгонд хор хийх гэж байгаа юм байх та. Тууштай юм аа. Гэхдээ хоол хортой гэдгийг анхааруулсан захианы ачаар өөрийнх нь талд ганц ч болтугай хүн байна гэж баярлна.
Айран бусдаасаа хурдан хөдлөж мангасууд руу төрүүлж дайрахад нь дэд ахмад ч бас түүнд туслана. Айран саяны тулаанаар нэг сонин зүйл анзаарсан нь айрны мэдрэхүй илүү хурц болсон. Учир нь тэр зүйл чөтгөрийн энергийг мэдрэхээс өмнө өөрөө мэдэрсэн. Нөгөө талд Райан уурлахад Жак би тэрний зүйлдээ гэрэлтгийг харсан. Дахиад л дүүнүү. Одоо би хүн чөтгөрийг алхахаас өөр аргагүй боллоо гин. Тэд явсаар хүн чөтгөрийн бүтээс нь агуу нүүдэн дээр ирнэ. Тэгсэн Райан дэд ахмад дээр ирээд би ч бас урд эгнэнд явмаар байна гэд урд гарч явхаар болно. Агууд орсны дараа нууцлаг ай цэргүүдийг ховсдоход дэд ахмад нэг архираад цэргүүдийнхээ ухааныг оруулна. Эцэст нь тэд агуун гүнд хүн чөтгөр дээр ирнэ. Нөгөө чөтгөр зочид иржээ. Тавтай морил. Та нар дахиж аялгау сонсомоор байна уу? Муу чөтгөр амаа тат. Сонсоод үзэлдээ. Үнэхээр гайхалтай байх болно. Жинхэнэ чадварыг минь хар гэд дуулж эхлэхэд дахиад л энгийн цэргүүд ховсонд нь орно. Ухаантай байцгаа. Өдрөнд харж болохгүй шүү. Тэгсэн тэнэг Райан хүн чөтгөрийг алахын тулд ганцаараа очсон. Ганц ширхэг үсийг нь ч хоёр хувааж чаддаггүй. Тэгээд баригдах гэж байхад нь Жак урдуур нь орж баригдана. Нөгөө хүн чөтгөр үдсгэлэнтэй надад зам тавьж явуулах юм бол энэ хүнийг аюулгүй газар үлдээе гэд тохиролцох гэж оролддогч Фил Гайрон төвшөөрдөггүй. Гэхдээ манараастай зогсож байсан Райныг бас бариад авдаг. Дэд ахмад өөрийн цэргүүдээр дайрах гэж байсан ч Фил гүн урд нь саад болоод хүүхдээ аврахын тулд хүн чөтгөртэй тохиролцох гэж оролдоно. Дэд ахмад ч цэргүүдтэй хүн чөтгөрийг алхад саад болсон бүхнийг ал гин. Энэ үеэр Айран хиндэж мэдэгдэлгүйгээр хүн чөтгөрлөө дайралт явуулна. Тэгээд хүн чөтгөр өөрийгөө сэргэх хугацаа олохын тулд барьцааны хоёрыг өөрийн бамбай болгож ашигласан. Маа баруун гар нь тас. Нөгөөгч барьцааны хүн нэмэргүй гэдгийг мэдээд шууд өсөн дотроо нуугдана. Гаднаас нь Айран маш хүчтэй согсон ойр хавьд битүү тоос шороо. Ялахгүйгээ мэдсэн гар тоосон дундуур зүхтах гэж оролдоно. Гэхдээ дэд ахмад хүн чөтгөрийг явуулахгүй тулд бүх хүчээрээ дайрсан тэр нь хүн чөтгөрийн тал хэсэг нь. Харин үндсэн хэсэг нь сайхан тэнэгтүүллээ. Одоо заавал зүхтах хэрэгтэй гэдэг. Гэхдээ араас нь Айран яг л эцсийн шалгалт дээрээ хийсэн босоод тавшилтай араас нь хийж хүн чөтгөрийг ална. Эзэгнэл дуусны дараа дэд ахмадад Фил Гайрон хүн чөтгөртөө тохиролцох гэж оролцсноо ховсонд орчихсон байсан гэж ширлэнэ. Эзэгнэлийн дараа амарч байсан Айран дээр Жак Стewart хурж ирээд чөтгөрөөс аварсанд нь баярлснаа илэрхийлнэ. Бас өөрийгөө Райны тушаалаар хоолнд нь хор хийсэн гэдгийг хэлнэ. Жак Стewart-ыг явсны дараа ихэн бодлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй гэд рүү гараад ирнэ. Өдийг хүртэл хаан байсан юм бэ? Чамайг их хайлаа. Үнэхээр чадахгүй нэ. Надад чамтай уулзах хэрэг байхгүй. Би чамд сайн заасан бол чи элбийн чадвараа өөрөөр сэрэх байсан юм. Гэр бүлээсээ 5 жил хагацхгүй. Бүгд миний буруу. Үнэхээр уучлаарай гэхэд Айран рүүрүүд чиний буруу биш ээ гэж хүрэх гэж оролддогч рүүрүү бултаад надад битгий хөр. Би бол азгүйдэл дагуулсан муур. Тийм болохоор чиний өмнө дахиж гарч ирэхгүй гэд явах гэсэн Айран амжиж барьж аваад өнөөдрөөс эхлээд хар муур сайн сайхны бэлэгдэл болох болно гэснээр тэр хоёр эргээд нийлнэ. Дараа нь Айран рүүрүүд элбийн ертөнцид юу болсон талаар бүхнийг хэлнэ. Бас рүүрүү Айраныг сэрснээс нь хойш дагсан. Цагаан муур болон хоолнд нь хор байгааг анхааруулсан хүн. Рүүрүү чамаас асуух нэг асуулт байна. Хүн чөтгөртөө тулалдах үед чиний царай гинэт өөрчлөгдсөн. Ууртай чимшиг ямар нэг зүйл болоо юу гин. Айран өөрийгөө удирдлаггүй болоод байгаагаа хэлсэн. Чиний зүйдэнд гардаг залуу чөтгөрөөдийг үзэн яддаг бололтой. Тэрний гарал ухсаа нь чөтгөртэй холбоотой бололтой. Тэр 150 жилийн тэртээ хүн бол шүү дээ. 150 жилийн өмнөх хүн гинэ. Тийм ч чухал биш л дээ. Хамгийн гол нь тэр залуугийн тэмүүллээс болоод чиний сэтгэл зүрх тараад байна. Хичнээн ядарч сүлдэж сэлмээ болгосон байсан ч эргээд босох хүчтэй байгаарай. Тэрхий хэцүү байвал би чамд туслана. Энийг хартаа 5 жил дасгал хийсэн шүү. Айран рүүрүүтэй байгаадаа их баяртай байсан ч тэрэн зохицуулах ажил байгаа. Мастер болон Илиад өгсөн амлалт бас 5 жил уулзаагүй найзууд. Дараа нь Хил Бүрнэт Гайрон гэр бүлийн хэргийг илчлэх гэж оролдсон ч чаддгүй. Учир нь бусад гэр бүлүүд Гайрон гэр бүлийн талд өрөөндөө байсан Фил Гайрон дээр Хил Бүрнэт болон гэрч Жак Стewart нар орж ирээд тэрний бүхий л бухаг хэлнэ. Хил Бүрнэт Гайрон гэр бүлийн хэргийг зохицуулчихад Феррара харш руу яарвчлана. Мэдээж манай Айраныг бүрэнхий баатруудын нэг болгох гэж. Исэн хэдий ч Айран корона ихтэм рүү явах замдаа гарсан байдаг. Би хоцоржээ. Харин Айран рүү хоёр Мастер Ян твийн хамгийн шилдэг сэлэмчин гэсэн. Тэр л намайг зөв замд минь оруулсан. Миний ихээр хөндөж явдаг багш минь. Хэрв түүнтэй олзвол хэрэгтэй зөвлөгөө авч магадгүй. Гэхдээ зүүдний минь талаар хэрэгтэй зүйл хэлж чадахгүй байх. Яаж мэдэж байгаа юм? Тэр зүүдний чинь асуудлыг шийдэж чадах юм бэлүү? Ямар ч чиглэл байсан. Энэ твд шилдэг гэж тооцогддог хүмүүс илвчнээс ялгараад байх зүйл байхгүй. Учир нь тэд тайлбарлахын аргагүй ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Гэснээр гуцалт муур шиг хувцас өмсөд намайг хүлээж бай. Корона сэлмийн ахтай хамгийн хүчрхэг сэлэмч нь очиж байна. Ингээд нэгдүгээр үлрэл дуусна.